За сайн байцгаана уу. Би нэг өмнө нэг анх лайв хийж байхдаа ярьжсэн чи би нэг зүрхний шигдээс болж исэн heart attack гэд болж исэн гэд хэлжсэн те. Тэгээд одоо тэрийг нэг хальт 60 секунд багтаагаад ярий. Би нөгөө нэг төрөө дудаагүй манай охин яг 1 нас хүрж байхад би зүрхний шигдээс болсон. Тэгээ өмнө нь зүрх ерөөсөө өвддөггүй, зүрх хаашаа өвддгийг бараг ч мэдэхгүй те. Тийм байдаг гэсэн. Тэгээд нэг өдөр байж исэн чинь яг ингээл хоолоор бүр амьсгалахад амар хэцүү болол яг энтлийн гарлуу ингээл ерөөсөө хүндрээл ийшээ хатгаал өхний доош хатгаал хоошоо хатгаал ингээл байсан байхгүй. Тэгээ би хатгах яг эхлээд нэг хөшөөд байсан. Тэгэнгүүт нь би нөгөө энд юу юм бол гэж шал угааж үзээд турникнээс зүгтж үзээд хөшөөд хан гарч явж байр үйлж үзээд тэгээ бүр өвдөд ахаар нь өвчин амдаа хууж үзээд за зүгээр болохгүй болох нь түргэн дуудлаа түргэн ирдэггүй. Тэгээд маргааш нь боллоо. За тэгээд маргааш нь боллоо. Маргааш нь болоод бүр өвдөд болдоггүй. Тэгэнгүүт нь түргэн дуудаад бүр амар өвдөд амьсгалахын аргагүй болоод тэгээд түргэн бүр нэг байж яжгаад нэг орой ирлээ. За тэгээ орой тэр хүртэл төвчээл юм угаал байл. Тэгэл энэ хауулын түргээ ирээл хаул дүүрийнхаа түргэнд төрөгний машинаар очсон чинь шууд энэ зүрхний шигдээс болж ийн гээл намайг шууд цаашаа 3 дугаар эмнэлэг рүү төрөгний машинаас төрөгний машин руу өвөл дамжуулаад тэгэл нэг хүнжлөөр хучаал тэгэл аваа явсан мэдгүй. Тэгэл ухаалтцсан. Тэгэл манай нөхөр нүүд кино бүр нүүд төрөгний машин дотор манай нөхөр давхар суугаал ахаал нэг 2 эмч давхар сууд юм байна. Тэгээ зүгээр тэрвэр чинь зүгээр эхлээл ухаалдаг байж хатал нэг юм гэл зүгээр кино шиг л нэг төрөгний машин дуграал ингээл цаашаа 3 дугаар шаасны 3 дугаар эмнэлэг рүү авчихсан. Тэгэл тэнд хүлээж аваад тэгэл би сэхэнд шууд орсон доо. Тэгэл шаасны 3 дугаар эмнэлэг дээр намайг анхны тусламж айгу сайн авсан юм шиг үлээ. Тэгэл тэнд очиод тэгэл яасныг юу ч мэдэхгүй санахгүй байгаа ш. Тэгэл нэг давхарт нь намайг л ортоонд буулгаал ортоонд түрээл орсон юм бэлээ. Тэгэл миний бүх хувцыг тайлал нэг юм одоо нэг юм юу шиг тикоп шиг юмруул ингээл оруулаад хамаг бие минь ингээл уншуулсан хаана бүгдлэрэл үүссэн байна гэж үтсэн юм шиг л би тэгээ 2 удаа ингээд орж исэн байхгүй. Тэгэл одоо энэ хөөх нөө ноён бондгорын өнгөрсөн тэр нас орсон тэр сэхэнд чинь л би бас байсан байхгүй юу одоо зүрхний шигдээс болоод тэгээд би өөрийгөө за ийм амархан ингээ өгчөж байгаа юм бах та гэд яг цагаат тусан чинь бүр айгу утгагүй болсон. Бүр ингээл амьдрал айгу утгагүй. За ингээл ийм амарх юм. За ингээд би ингээ өгч байгаа юм байна да гэл ингээл бодоол байж исэн. Тэгэл ингээл нэг ухаорол ингэсэн нэг цагаан таацтай тэгэнгүүт ингээл үтсэн чинь нүхээгүй байна. Өөрийгөө мэдрээд үтсэн чинь тэгэл айгу сони бодогдсон юм лээ. Тэрхэн зур эхлээл за амар өвдөж ин да гэл ингээл бодоол сүүлдээ бүр юу ч хамаагүй болол юу ч надад хамааралгүй бүр ингээл амар утгагүй болол тэгэл ингээл эхлээл нүдэнд нэг цагаан юм харагдаал ингээл за би өгцөн бах та би одоо ингээд өнгөрцөн болов гэл ингээл бодоол ингээл байж аажмаар ингээл совлогч эмч нарын ярьж байгаа чимээ сонсогдвол за би арай өхөөгүй байгаа юм байна гэл өөрийнхөө хүл мүл ингээл гар мараа ингээл мэдрээл ингээл тэгэл жоохон баярлал ингэжсэн. Түүнээс яг ингээд яаж магадгүйгээс сэхэнд ороод ар гэрийнх нь 3 цагийн зайтай угаасаа тий зүрх чинь хамгийн аюултай хэдхэн хормын дотор зүрх нь хагдах аюултай учраас ар гэрийнх нь харамсуулахгүй тулд 3 цагийн зайтай ингээд оруулж идэм байл. Тэгээ би бүр юу вэ хүнээртэй өтгөн шингэнэ зөөлгөл тэгэл хөвтчихсэн үе саяхан шүү дээ. Тэгэхээр үхэл босоод ирсэн амар үхэл бол ойрхон байд юм бэл. Тэгэж нэг зүрхний шигдээс болж исэн юм да. Тэгэл бүр амар санагдчихсэн тухай үед бол өвдөлт нь бүр амар байсан. Бүр гайхажсэн өмнө нөө зүрх өвдгөө яж зүрх өвдөд байгаагаа ч мэддэггүй бүр валидол энтер ч байдаггүй бүр сонирн байсан. Тэгэл үнэхээр туршлагагүй байсан. Тэгээд хүний амьдрал гэж нэр үнэхээр өөдрөөгөө яач ч мэдхээр сонирн гэдгийг би мэдчих авсан тэр үед. Тэгэл тухай үед зүрхний шигдээс болоод энэ хаал дүүрийнхээ эмнэлэгт тэгэл очиж исэн бол тэнд хөвтж байсан л та өмнө бас тэгсэн чинь тэндээхээ бас нэг захиргаа те хүний нөөц даргын туслах эрхийн мэдэртэн туслаад бас ажилтг юм бас энэ тэ өөрөө шигдээс бол явж ирсэн хүн дараа нь бас тэндээ ажиллаж бас нэг үздэй. Наач миний байх ёстой газар бас биш байсан. Би ерөөс минь сонирхолж биш байсан. Тэгээд би одоо өөрийнхөө сонирхолтой мэг яг одоо ингэ хийгээд байж шүү дээ. Чиргүүл төрийн алт малбараараа шалгалт өгөл тэнцээлсэн зүгээр. Миний байх ёстой газар биш байсан.
За тэгээд зүрхний шигдээс болоод өнгөрлөө. За тэгээд тусламж энтрээ аваад амилгээс гарлаад байжгүй. За баахан лим бичиж өглөөдөө. За жил тэр имээ нүдлээдээ. Тэгээд дээрэс нь 65% хөдөлмөрийн чадвар алдалт бичиж өгдөм байна. Тийм бүр хөдөлмөрийн чадвараа алдсан те. Тэгээд юу яасан 12 төрлийн имийг өдөр болгон уусан 11 жил уусны эцэст би дараа нь зүрхний амьсгалын бичлэг энтер тий зүрхний ачааллын бичлэг энтер хийлгээд гүйлтийн зам дээр гүүнгээ шинжилгээ энтер өгсөн чинь тэгээд имээ цахилгаан боттоо сайн уусны эцэст миний зүрх одоо зүгээр болсон, сайн болсон. Маш их тэмцсэн, маш их хичээл зүтгэл гаргасан да. Тэгээд адилхан өвчтөн байвал бас жоохон ч гэсэн мэдээлэл солилцож туршлага хуваалцсан шүү. Стент бол би тавиулаагүй шүү. За, тийм байгаамаа. За тэгээд ерөнхийдөө тийм өвчтөө зовлонтой үед ч юм өөртөө ажиллах дотгошоогоо өнгөх цаг хугацаа хүнд амар их олгогддог. Ягаад надад ийм зүйл тохиолдваа? За би юу хийсэн бilé? Ямар хүний гомдоосон бilé ч юм уу те ямар нүгэл хийсэн бilé ч гэж бодогдсон шүү дээ хүнд. Тэ тэгээд тэрнийхээ учир начрыг олох гээд ер нь дотгошоогоо mindfulness буюу тэгэл subconscious mind эдрийг судлаад тэгэл ямар нэг терапи энтер хийгээл тэгэл ингээл дотгошоогоо л өнгөсөн манифесттэй нүүр тулж бүр маш их ухамсартайгаар манифестийн талаар судалж уншиж эхэлсэн байхгүй юу. Тийм болохоор та бас ийм манифестыг одоо өвчтөө ч мохор тавдтай хүмүүс нь өөртөө ажиллаад энийг ялан дийлээд авж байгаа жишээнүүд маш их байгаа шүү. Тийм болохоор та тиймэрхүү хүмүүсээс зөвлөгөө авдаг ч юм уу эсвэл надаас ч гэсэн зөвлөгөө авч болно шүү. Яг дотгошоо чи юу гэж боддог вэ? Тохиолдсон зүйлээ юу гэж харсан бэ? Чи ямар дадал туршилт хэрэгэлдэг вэ гэд ингээд асуух юм бол би харамгүй хариулна шүү.